Бүхэн ямар гэрий? Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. 16 дугаар бүлэг, чөтгөр, баал, 7 дугаар хэсэг. За, өмнөх дугаарт бид нэр Эрлэг хааны тухай яриад зогссон байгаа. Эрлэг хаан Маратай төстэй буюу олон охидтой гэж яригддаг. Хүүтэй байдаггүй. Эрлэгийн хүү мүү ийм тийм гэсэн юм их яригддаггүй. За, зураг тавьсан байна. Зурагны доор тайлбаргүй. Монцама эмээний зураг байна. Хаанаас авсан босноо ингэж тавих хэрэгтэй байд юм л да. Ерөнхийдөө бол. Монгол оронд бурхтын хааныг Очирван бурхан орлож байна. Цамд Эрлэг хаанч гэсэн Очирваны том хөргийн өмнө бүжиж байна. Одоо үхэл гэдэг бурхан илүү байгалийн илүү юу гэдгийг бурхан атал одоо нөгөө аянганы эзэн гэсэн бурханы өмнө бүждэг байгаа юм. Энэ ямар ч төхөр ард түмэн сонгодог. Ард түмэн одоо үхлийг сонгохгүй байна шүү дээ. Ард түмэн чинь одоо нэг тийм бороо хур ороосаа аж амьдрал дээшлээсээ бэлчээр нутаг сайжирсал гэсэн юм хүсдэг. Тийм учраас бороо хурын эзнийг л онцгойлон бурхтын хаан болов гэж сонгосон байгаа юм. Сонгуул маягтай гэсэн үг тий. За англи хэлний role гэсэн үг нь дүр гэж орчуулдаг тийм үү. Гэтэл монгол хэлэн зүгээр л орлогч, орлох, орлон тоглохч гээл бэж байдаг гэх гээд байна. За тэгэхээр чин энэ Эрлэг хаан бол энэ биш, зүгээр л энэ болохоор ролд нь орцсон хүн одоо орлон тоглогч хийж байна гэсэн юм ярих гээд байхгүй юу. За төвд хэлэнд Илха гэж тэнгэр гэж орчуулад байгаа монгол хэлэнд. Гэтэл чин Илха гэсэн үг нь болохоор бурхан гэсэн үг байдаг. За бал гэсэн монгол үг байдаг. Хэрвээ төвдөр болохоор бал гэх юм бол цог гэсэн үг. Тэгэхээр ээл гэдэг нь тэнгэр байгаад бал гэдэг нь цог гэсэн. Ээл нь эцэг нь бал нь одоо хүүн гэсэн маягаар таарч байгаа юм. Гэтэл төвд хэлэн дээр тэнгэрийг намхаа гэдэг. Тэ тэнгэр. За дараагийнх нь монгол хэлэнд илүү татвар торгуулийг баал гэн зүгээр алдаа гаргачаар тэгэл чамайг баалж байгаа гэсэн маягаар байна. За санскрит хэлэнд бали гэх юм бол татвар, баала гэхээр эрх мэдэл, балаа гэхээр албадлагаар хүчээр хийлгэх гэсэн. Тэр энтхэг санскрит гэхээр маш олон үндэстнгүүд байгаад ингээд баг бүх төрлийн үг байгаад бүх юм одоо юу гэдгийг манай монгол хэлтэй ч хүртэл таарчих тийм боломжтой байдаг байна. Тий. Тэгэхээр чин олон янзаар татвар гэж хэлж яхад тэрний нэг нь бали гээл татвар гэж байдаг гэдэг байна. За дайн, хаанчлал, боолын нийгэм, харгас мүлжлөг байгаа бол ард баалчлалын, боолчлалын зовлонд байна. Илүү ажил, илүү татвар. Өөрөөр хэлбэл монгол хэлний баал нь боолтой ойр үг юм. Монгол хэлэнд баал, боол гэсэн үгнүүд байдаг. Эдгээр нь болохоор ойр төрөл үг гэж явдаг. Баалчлал дарангуулал байгааг орчин үеийн стандартаар мэдэж болно. Үг хэлэх эрх чөлөө байна уу? Хилээрээ чөлөөтэй зорчих эрх байна уу? Гадаадд зорчсон ч гэсэн эх орондоо буцаж ирж байна уу? Эх орондоо мөнгө илгээж байна уу? Жагсаал цуглаандаа чөлөөтэй оролцоож болж байна уу? Хүмүүс гинэд ор сураггүй алга болж байна уу? Айдас байна уу? Улс оронд айдас байна уу гэх мэт. За ял шийтгэл буюу анзуу баал нар төрт улс бүтээх орцууд юм. Төрт улс гэж байгаа бол одоо татвар гэж байгаа. Тэгээд ял шийтгэлж гэсэн юм байгаа гэх гээд байна. Учир нь монгол хэлний баал нь алба гэсэн үгийн өөр дуудлага юм. Баал эсвэл алба байх юм. За алба гэсэн үг. Албат гэх юм бол эзэнтэй хүн. Би тэр хүний албат, миний эзэн бол тэр гэж гэдэг юм. Зарц гэсэн үг. За алба татвар гэвэл заавал төлөх татвар. Одоо таныг заавал төлөөч гэдэг ингээд загнаад байна тийм үү. Төрийн алба, төр зүтгэх, үүрэг, цэргийн алба, цэрэгт зүтгэх, бас үүрэгтэн гэдэг. За уг нь болохоор энэ бидний алба гэдэг юм нь болохоор латин хэлний labor буюу зүтгэх, зовох, англи хэлний labor буюу ажил зүтгэл гэсэн үг нь алба гэсэн юм ярих гэдэг. Улсын ажил, татвар, үүрэг гэх мэт л үг л дээ. Монгол хэлэнд алба гэсэн үг ойр төрлийн үг нь элб юм байна. Гэсэн үгтэй ойртой. Англи хэлний help уртлыг
H-ийг уншихгүй элбэх гэдэг нь туслах гэсэн утгатай, гар биеэр оролцох гэсэн утгатайг би өмнө нь тайлбарлчихсан байгаа. За гой зураг тавьсан байна. Энэ зурагны одоо юу гэдэг баал бурхны ингэ тавьчихсан. Тэр нүдийг харж болно. Тэгээд энэ ингээд цайз бэхлэлтэй ингээд байгуулчихсан. Дотор нь ингээд тариалан тэр янз бүрийн жижиг сажиг байгууламжууд бүгд байна. Ерөнхийдөө нэг сайхан амар амгалан диважингийн орон шиг бүтээчихсэн байна. За зураг what яасан гэж байна. Юуг хараад байгаа? Наад ажлаа хурдан хий. Ард түмнийг албадаж чадвал бусад үндэснийг боолчилж чадвас цөлдж гисэн ихийг босгож болдог шүү. Баал гэх гэдэг. Тэр нь юу гэсэн үгээр бороо хор орохыг хүлээгээд байж болно. Мөргөөд бүжиглээд одоо юу гэдгийг цамаад байж болно. Гэтэл чин тэр цөлид дээр чинь ус зөөгöd тийм үү? Одоо усны агуулгууд байгуулад тэгээд янз бүрийн юм хийж болно. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар албадаж болно гэх гэдэг. За баал байгаль сүр хүчний бурхан, мэдээж бороо хорын бурхан байхаас гадна нийгэм төр тулсын бурхан юм. Өөрөөр хэлбэл бороо хор орохгүй байгаа нутгийг албадлагын хүчээр усалж, тордож, төрдөж болно гэх гэдэг. Анзуу бүргэд тахал, муу ургац гэх мэт те зэрлэг байгалийн шийтгэл ирж тухайн дэглэмт улс орныг түүхэхгүй юм бол ард түмэн боолчлолдоо дасаад эзнээ дарлал баала дуугүй твчиж суух шинжтэй байдаг. Одоо энэ хойд солонгос гэхэд чинь ингээл амьдрал байдаг. Дээр нь тэрнийг нэг бүдүүн нөхөр одоо юу гэдгийг дарангуулагчийг хийгээл байгаа хизээч тэр нь дуусахын нөгөө нэг юу гэдгийг байгалийн гамшиг л газар хөдлөлт баахын юм болохгүй л болдог гэдэг шиг тийм үү. За баалчлал дарангууллыг дэмжих хүн амын ихэнх өвчин зовлонтой хоол хүнсгүй болоод бүр амьдрах боломжгүй цаг уурын гамшигт нөхцөл бүрдэх тэр үед л хувьсгал өөрчлөлт эсвэл бүр мөсөн мөхөл ирнэ. Бас техник технологийн дэвшил энэ сүрэл гэсэн юмыг авчирдаг байгаа. За нэг тийм зураг тавьсан байна, хүүхнүүд буудаж байна. Охид бүсгүйчүүдийг инх цагт цэргийн албанд татах, буутай харьцаж сургах, марш алхуулж баалахад муу юм байхгүй гэж би хэлэх гээд байгаа юм. Би одоо залуу хүн биш учраас айгүй тийм муухай харгас болоод ах шиг байгаа юм. Залуудаа болохоор ерөнхийдөө энэ цэргийн албан энд дургүй шүү дээ. Тийм үстэй. Одоо болохоор ингээд юу гэдэг улс орны ч одоо яаж авч явах юм бэ? Эмэгтэйчүүд нь биеэ хамгаалж чадахгүй бол ямар хэрэгтэй юм бэ ч гэдэг юм. Тэгэхээр энэ зураг болохоор Лос Анжелес Police Department 1948 гэж энэ цагдаа хүүхнүүд тэгэхгүй буудаж сурж байна гэж. За баалтай буюу ёс төртэй, хууль дүрмтэй байгаа цагт замбраагүй байдал алдар зогсож амар амгалан байдаг. Өөрөөр хэлбэл Орос ууд Монгол оронд коммунизм, социализм байгуулж байна гэд албадсан, баалчилсан ч гэсэн эл үндэстний хэлийг устгаж үхэл сүрэл моот буюу бүр мөсөн муутгачаагүй юм гэх гээд. Цэргийн засаглал, албадлага, баалчлал нь боолчлол болох үед улс орон үүмдэг, бослого дэгддэг. Угаасаа нэг ингээд дарамтлаа дэвэл бослого дэгдэх нь гарцаагүй. Гэхдээ дэглэм гэж баал сүгддэг хүнийг үлдээгээд сүгдэхгүй байгааг нь алж устгахсаар ирсэн түүхтэй байдаг. Тэгэхээр ер нь ихэнх бослого одоо юу гэдгийг азгүй байсан ч гэдэг юм уу. За нэгэнт энэ аянганы эзний тухай ярьсан байгаа. Энэ бүлэгт эртний грекийн аянганы эзэн Зевсийн тухай дурдаагүй шалтгаан бол гэж байгаа. Англиар зап гэсэн үг байдаг. Зап манайхаар сап юм уу да. Эсвэл юу гэдгийг хүчтэй хурдан цохих л гэж байна. Түс ч гэдэг юм тийм. Нэргэх их дуун буюу буун дуун, аянга захих дуун гэж байна. Баал бурхан тэр запхон гэсэн ууланд суудаг байсан маа. Запхон гэсэн үг нь нууц, орос хэлэнд заповедник гэдэгтэй адилхан дархан цааз тийм ууланд суудаг байж. Одоо завхан, запхан ч гэдэг юм аим их дотхон тэнгэр хайрханд байгаа гэх гээд. За харин грекийн Олимпус ууланд Зевс Олимпус ууланд Зевс бурхан суудаг бөгөөд Баал шиг элбэрэлт хүү биш харин ч эцгийнхээ эр ихтэнг тасдаж хөнгөлсөн харгас балмад бурхтын хаа юм. Зевс бурхан нэг тийм сонирн байлаар харгас балмад тэр Баал ч одоо ядаж эцгийгээ хүндэлдэг тийм Аз бурхан байгаа
Гэтэл чи энэ Европын бурхан эцгийнхаа эртнийг тастаад хайчдаг хорооноос бурханы тийм үү. Хатны синтийг охин, эгч дүү одоо нэг бурхтын хүүхдүүд юм болохоор бас л нэг эгч дүү гэр бүлийн одоо гэдгийг юм бийж хоорондоо суудаг ч юм уу. Хэрад өгсөн. Үхсдийн орны синтийг ах дүү Айдас бурханд өгсөн. Хейдис гэж ярьж байгаа боловч үнэндээ Айдас гэдэг. Далай тэнгисийн синтийг ах дүү Посейдонд өгч хамтран хаанчилдаг гэж байна. За англи хэлний seize гэсэн үгний тэр уртлын эсийг уншихгүй ийзгээд эзлэх гэх юм бол удирдлагандаа авах гэж байна. Тэгэхээр seize гэдэг бол эзлэх, удирдлагандаа авах гэсэн үг байна. Грек хэлний deus гэсэн үг байдаг. Энэ болохоор гэрэлтэй, цацралтай, бурхан, дева гэсэн үгтэй ойр төрлийн үг. Тэр deus гэсэн үгнээс zeus гэсэн үг гарсан гэж ярьдаг. Араас нь уншин тэр эзэг нь яг тэгвэл артлын тэр дагаврыг бид нар уншихгүй. Эзэг нь тэгээд эзэн гэж ойлгож болно. Zeus эзэн мөн боловч грекүүд үүлэн борооны ажилд хэд автаж үүлэн борооны ажил гэж ярьдаг. Тий. Zeus бурхныхаа элдв садар самун балмад шудраг бус үүлийнхэн тухай үнэн худал нь мэддэхгүй зүйлс ихэд бичснээс болж боолын нийгмийн эсрэг моралын хувьсгал өөрчлөлт гарсан тул булаа Zeus-т хүмүүс итгэхээ болж Христийн сексгүй даруухан ариун гих байдалд онцгой чадалтан баатар суутан биш эгэл итгэгч хүнч гэсэн Христийн деваажинд очих боломжтой гэсэн амлалтууданд нь хүмүүс илүү татагдаж Зевсийн мөргөл сүрсэн юм а гэж байна. Юу гэсэн үг вэ гэхээр чи баатар бол чи хаан бол Олимпуст очдог. Бурхтын нэг болдог ч гэдэг юм. Гэтэл чин Христ хурж ирээд одоо юу гэдгийг надад итгэсэн болгон тэр одоо юу гэдгийг миний деваажинд очиж болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин Зевст итгэхээ байж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр зайл байна, тийм. За энэ зураг тавьсан байна. Одоо юу гэдгийг бүх юмд одоо үүлэн борооны юм ингээд хийчдэг байгаа. Тэгэхээр англи ардын үлгэр 3 гахаа гэж байгаа. Нэг нь өвсөөр байшин барьдаг, нөгөөх нь модоор байшин барьдаг, нөгөөх нь тойпигаар байшин барьдаг. Бүгдийг нөгөө нэг чон үлээх гэж оролддог. За тэгсэн чинь ингэж юм. Тог жижигхэн гахаа хэрвээ намайг оруулахгүй бол би гэсэн чинь ороод ирээчтэй. Тэгээд үлээгээчтэй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол ингээл юм болгоныг л ийм секси болохоор юм сүрэх шинжтэй болдог. За чухам бурхан тавихаар бороо ордог гэдэг шиг Эрос бурхан эротик зохиолчд харгас хаад ноёд бурхтынхаа хааныхаа нэр төрийг сүрүүлсэн. Мөн Христ харгас милитарист ганцаар дарангуулан захирах шинжтэйгээ удалгүй харуулсан эрх мэдлэг олж аваад Христ бол одоо бүх юмыг хориол би бол цорын ганц бурхан гээл тэгэл эхэлж байгаа байхгүй юу. За Зевүцэл Зевсийг сүрүүлсэн байдаг. Зевүцэл гэж хинбэ гэж байна. За тэр Зевүцэл гэсэн юмны талаар дараагийн дугаарт ярих юм. За анхаарал тавьсанд баярлалаа.